үндэсний компани. Энэ хэдэн үндэсний компаниуд ч л Монгол улсыг авч яваамаа гэж яриад л үг дууга барцаагаад байдаг. Гэвч тэр үндэсний компаниуд ч үндэснийхээ эсрэг дайсагнаад байвал яах вэ? MCS ухаан удгийн шиг бид мартаагүй байгаа. MCS-ийн хувьд эцэст нь монгол хүн биш тэр бумтан Роберт Коуки өмч мөнгө төгрөгийн гадагшаа гараад явждаг гэх мэдээллүүд олон нийтийн сүлжээгээр байнга хөөрдөг. Ухаан удаг бол уг нь үндсэн хуулиараа Монголын бүх ард түмний өмч. Гэтэл Energy Resource хэмээх компани өмчлөд авчихсан тэдний нэг гишүүн гэгтэл өөрт ногдох хувьцааныхаа өчүүхэн хэлтрхийг зарахтал 69 сая доллар болсоод авсан гэгчлэн дэндүү муухай баримтууд гарч ирнэ. Одоо энэ Монгол дахь банкуд монголчуудыг минь арай л дэндүү шулж байгаа баримтууд хаасайгүй. За тэр данснаас нь мөнгө төгрөгөө алдахч бүр дүүрч цагдаа учрыг нь олоход юм байгаа биз. Өнөөгөө Facebook-т нийтлэгдсэн нэг баримтыг харуул бүр гомдно. Адиа оюун сум тэмээх хүний Facebook дээр ийм цохрол нийтлэгджээ. Өвчтөе хүнд эмчилгээний зардал хэрэгтэй болоод тэтгэврийн зээл авлаа. Өглөөс ирсэн чинь зээл төлөлтгөө данснаас нь буцаагаад хагасыг нь татаад авчихсан байна. Ядаж ганц бүтэн хоноолгүй хэдхэн цагийн дараанаас зээлээ буцаагаад төлдөг болчихсон юм уу? Ямар харгас юм бэ хэмээн гастан бичжээ. Дансны хуулгыг харуул 3,185,257 төгрөгийн зээл болгоод шөнийн 1 цаг 55 минутанд 655,966 төгрөгийг нь зээл бэлэн бусаар төлөв хэмээн татаад авчихсан байна. Өглөө 11 цаг 15 минутанд зээл болгоод шөнийн 1 цагт буюу ердөө 13 цагийн дараа зээлийн эргэн төлөлтийг хүчээр хийлгэжээ. Ийм юм гэж байх уу? Ёстой ямар харгас юм бэ? Гадны банк оруулж ирэхээр хамаг юмаа барьцаан тавиад дуужгана гэж айх хэдийч яг энэ маягаараа бол цааш явахгүй нь ойлгомжтой. Капитал хэмээх сүржин нэртэй энэ банк Монгол улсын хуулийн нийс үйлчилгээ явуулж байна уу? Муу нэртэй ламбардууд ч ингэж харгастгэл гаргахгүй дээ. Ийм л учраас үндэсний компани нэртэй луурчдыг шахан зайлуулах хэрэгтэй байгаа юм. Арай л дэндүү харгас байна.